чи хайрында умба хажуудхан алсуугаад хамгийн жаргалтай чи хамгийн хүчтэй чи хайрында умба хажуудхан алсуугаад хамгийн жаргалтай чи За маш их баярлалаа. За тэгээд уртцааны гудамж нэвтрүүлэг өнөөдрийнхөө бас нэгэн гайхалтай дугаарыг үзэж та бүхэндээ өгөхөд бэлэн болсон байна. За тэгээд нэн төрөнд хүрэлцэн ирсэн бүх зочдоо маш их баярлалаа. Тэгээд өнөөдөр уртцааныг бодвол аргагүй ондоо олохоор хүрэлцэн ирсэн соолоодоо дахин баяр хүргье. За тэгээд яг одоо эрхэм үзэгч та бүхэндээ зочдоо танилцуулъя. Уртцааны гудамж нэвтрүүлгийн энэ удаагийн дугаарт уран бичээч, загварамжлагч Очирбат, Монгол бүжгийн өв сангийн үүсгэн байгуулагч, Монгол улсын гавьяат жүжигчин Энх Гэрэл, Монгол бүжгийн өв сангийн гишүүн Уян, Олон улсын спорт хутга шидэлтийн холбооны ерөнхийлөгч, Монголын спорт хутга шидэлтийн холбооны тэргүүн Эрдэнэ Вэлэг, артист Соланар урагдан оролцож байна. За ийм гайхалтай зочид өнөөдөр хүрэлцэн ирсэн байна үзэгчтэй. За тэгээд нэн төрөнд манай эрхэм зочид хүрэлцэн ирсэн чинь бүгдээрээ гой халуун дулаан яриаг өрнүүлнэ, бие барихгүй. Тэгээд нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар манай 100 данцаан самигээл хамтран ажиллаж байгаа. За хэрвээ алкогол хэрэглэхгүй гэвэл Craft Cola Calpisa ууж болно манайхаа. За тэгээд эхнийхээ яриаг би шууд соолоогоос эхлэе гэж бодлаа. Яхаа аргагүй ондоо байлаа. За сонин сайхан юу вэ соолоо. За шинэ уран бүтээл ямар гоё эхэлж байна. За баярлалаа. Тэгээд юун төрөнд ийм гайхалтай уран бүтээлчдтэй. За тэгээд спортынхантайгаа бас хамт өнөөдрийн нэвтрүүлэгт монголчуудын хайртай нэвтрүүлэгт оролцож байгаадаа баяртай байна. Тэгээд өнөөдөр шинэ уран бүтээлтэйгээ ирсэн байгаа. Ер нь бол жилийн өмнөөс одоо comeback гэх юм уу? Тийм шүү дээ. Их удаа хугацаанд амарсан. За ерөнхийдөө бол бүр 20 жилийн өмнө Desire гэж хамтлагтай дуулж исэн. Тэрнээс хойш хувийн уран бүтээлүүдээ хийж агаад телевизийн салбарт бас нэлээд удаа ажилласан. Тийм шүү дээ. Манай салбарын хүн шүү дээ одоо. Тэгэхдээ ер нь дуу уран бүтээлээсээ холдохгүй яадсан. Тэгээ яг жилийн өмнөөс аль бие ёсоор яг артистийн ажлаа хийгээд тэгээ одоо ер нь дуугаад болъя гэд. Тэгээ уран бүтээлээ хийгээ эхэлсэн байгаа. Маш гоё. Тэгээд уран бүтээлүүдийн ч гэсэн сонсож үзэгчдийн унаас гоё ингээд жаргах бах. За үргэлжлүүлээд ингээд бас нэг зүйлийг хэлье үзэгчтэй зочдоо. Их өвөрмөц нэг зочин ирсэн байгаа. Түүний өмнө би та хэдэд нэг зүйлийг харуулъя. Нөгөө хутаг маань хаана байна гэхгүй. Наад чи шүү дээ. За би энийг яг одоо та хэдэд харуулах гээд. За энэ яа хүүх бас их хүнд юм биш шүү дээ. Нөгөө кинон дэр гардаг шиг ингэж үзүүлээ те. За энэ юу вэ гэж. За энэтэй холбоотой хүмүүсийн дурсамж яг энийг харахаар та яг юу гэж бодож байна? Энэ одоо жишээл хүүтэн зэвсэгт орох юм байна хаа.
Уу яг уу тий. Орно шүү дээ. Тий. Хөтөн дээр. Тэ нарт бол нэг хол. Нөгөө экстендерийн шүүгэнд 10-20 л байна шүү дээ гэдэг чинь одоо энэ удаад байна шүү дээ. Энэ тэгээд маш сонирхолтой нэг зүйлүүд байгаа даа л да. Манайх ингээ харахаар зарим нь бол хүүтэн цэцэг гэж харж юм. За гэрийн эзэгтэй болгонд бол байдал бид нар бол зүгээр янз бүрээр л хэрэглэн шүү дээ. За тэгвэл үүнтэй холбоотойгоор маш гой сонирхолтой яриаг өрнүүлэхээр за Монголын спортын утга шийдэлтийн холбооны ерөнхийлөгч хүрэлцэн ирсэн байгаа. Танд маш их баярлалаа. Хүрэлцэн ирсэн. За Эрдэнэлэг аха амар ч юм шиг, айцтай ч юм шиг энэ спортыг бойжуулаад дөнгөж 8 сар болж байгаа. Монголд бол бойжоод дөнгөж 8 сар болж байгаа. Дэлхийд ч гэсэн няраагаараа байгаа юм спорт юм билээ шүү дээ. За тэгээ энэ спортын талаараас гоё үзэгчтэй мэдээлэл өгөөч ээ. За яагаад энэ спорт руу орох болвоо гэж. Утга шийдэлт гэдэг бол албан ёсоор 2019 онд спорт гэдэг бүлэглэлд орж ирсэн. Сербийн нийслэл Белград хотод спорт гэж бүртгэгдсэн юм байна. Аливаа спортууд ер нь юу яадаг л да. Одоо дайн байлдаан гэдэг юм уу, хоол хүнсээ олох гэдэг юм уу, эсвэл өөрийгөө хамгаалах гэдэг утгаар хэрэглэгдэж байсан хэрэглүүрээс үүдэлтэй байдгийг. Утга шийдэлтэнтэй хөгжүүлсэн одоогоор Орсын холбооны улс. Одоогийн байдлаар олон улсын спортын холбоо гэж байдаг. За би өөрөө тэр холбооны дэд ерөнхийлөгч нь мөн Монголын спортын утга шийдэлтийн холбооны ерөнхийлөгч гэж явж байгаа. За манай холбоо болохоор зэрэг дөнгөж 1 сарын дундуур байгуулагдсан бөгөөд одоо нэг 8-9 сартай байгаа. За яг энэ богино хугацаанд бид нар чамгүй амжилтанд хүрсэн. 2024 онд бид нар анх удаа Белорусын нийслэл Минск хотод дэлхийн аврал шалралт тэмцээн болоод тухайн тэмцээнд анхных учраас 2 хэн тамирчинтай оролцсон. За тэр тэмцээнд бид нэг мөнгөн медаль авч чадсан. Энэ спортыг Монголд хөгжүүлэе гэж хэсэг нөхөд бид зориг шулуутсан байгаа. За тэгээд 2025 оны 1 сарын дундуур олон улсын спортын утга шийдэлтийн холбооноос 23 хүний бие бүрэлдэхүүнтэй баг Монголд урьж авчирж 6 ширхэг олон улсын хэмжээний мастер ирсэн байгаа. 10 ширхэг спортын мастер, 4 ширхэг олон улсын хэмжээний шүүгч, удирдах бие бүрэлдэхүүн 3 хүний бүрэлдэхүүнтэй бүтэн 7 хоногийн туршид Монголд яах нь Сургууль Монгол оронд сурталчлах, таниулах тийм арга хэмжээ зохион байгуулсан. Хууль хүчний байгууллагуудын бие бүрэлдэхүүнээс маш хэмжээгээр өргөн оролцсон байгаа. Дээрээс нь энгийн иргэд бас оролцсон. утга нь бас зүгээр ч нэг хутга шиг байдгүй юм байна. Шаал өөр ингээ айгүй хүнд. Тэгээд ингээ үзүүрэн жишээлбэл тий айгүй хүнд юм байна. Одоо энэ хутга жишээлбэл спортоор хичээлэхэд бүх насныхаа хичээлэх боломжтой байд юм. Одоо бага насны ч юм уу, өсвөр насныхан ер нь насны хязгаар гэж байгаа юу? Ер нь спорт чинь бас л хүний шансыг заасан салбар шүү дээ. Тухайлх юм бол волейболын спорт, сагсны спорт гэдэг хүний өндрийг бас шаардна тийм ээ. Тийм шүү дээ. Би бол одоо сагс тоглож чадахгүй жишээ нь нуруу хөрөхгүй. Тэгэхээр зэрэг зарим спортууд тамирчнаа голдгийг. Энэ спорт огт тамирчин голохгүй. 10 наснаас 100 настан хүртэл шидэж болно. Дээрээс нь олон улсад хөгжлийн бэрхшээлтэй иргэдэнд маш хүчтэй хөгжиж байгаа. Энэ хутга маань өөрөө олон улсын патенттай балансын хутга гэж нэрлэгддэг. Эргэлтэнд зориулсан балансын хутга, зөвхөн шидэхэд зориулсан хутга гэж. Энэ өөрөө эргүү байгаа. Жин 330 грамм жинтэй. Тэгэхээр ингээ ямар ч үзүүрт ир байхгүй. Урт нь 272 мм-ийн урттай. 40Х гэдэг гангаар хийгдсэн. Энэ нь болохоор зэрэг зэврэхгүй, эмтрэхгүй, хугарахгүй, хагарахгүй, хүчээр хугалчихгүй бол гэмтэхгүй утга гэсэн үг. За энэ утга нь өөрийн гэсэн албан ёсны сертификаттай, батламжтай. Тамирчид ирсэн байна л да. Тэгээ урт цагаан чи өөрөө бүгд л үзэж харж ингэж гоё шашин багтчихэдэг. Тэгээ энэ цаг мөчид бас яг энэ гайхалтай одоо спортыг үзүүлбэрүүд дээр хамтаа үзцгээе төхөө. Гэж болох багшаа. Тэгээ. За хамтаа урлаацгаая. За энэ 3 метрийн зайнаас шидэлтийг гэж байна. Ахлах багш Ууг Амбатар гэдэг хүн ирсэн байна. Жанжин штабын офицер хүн байгаа. За мөн Батлан хамгааллын их сургуулийн оюутнууд ирсэн байна. Хартмарч бол зүгээр бүргэд шиг байдаг охоо зүгээр ингэсэн байдаг байна. Яа. 10 ондог юм. Нэг суурин дээр болж игэл ойрхон очив. За одоо дараагийн тамирчин маань. Энэ бай дунд нь 20 гэсэн За манай дараагийн тамирчин дахиад 20-ыг онох хэрэгтэй байхгүй юу? Тий. Яг нэг буудлагатай адилхан. За манайха дараагийн тамирчин маань зөвлөж байна. За энэ За
Яа. Энэ хотог шийдэлт. Энэ зайны мэдрэмж, цэгийн мэдрэмж их шаардна. Энэ хүн сая ихний утхан зогдоогүй. Тэнгуут нь өөрөө цэг зайныхаа тохиргоо хийгээд сүүлчийн хоёр утга. Тийм зайны тохиргоогоо өөрөө хийж байна. Сая анзаарсан баг сэтгэл зүйн доктортой байдалд бие организмыг шилжүүлж байна. Тийм байна тийм. Аргагүй байна. Үнэхээр яа. Цааш гарах нь шүү дээ. Йоо. Одоо манай эмэгтэй тамирчин бас үзүүлэх чинь. За эмэгтэйгээ бүр гоё дэмжин. Үндэсний батлаа. Яа. Яг буцаад. Манай эмэгтэйчүүд ийм л мундаг байна. Манай монголчууд ийм охтууд байна шүү дээ. Тийм шүү дээ. Ийм гоё эренгийн. Бидний нүүр царай Монгол улсыг дэлхийн тавцан дээр илэрхийлж байгаа охтууд байна. Вау, өстой бахархмаар. За дараагийн бас нэг эмэгтэй тамирчин. Мөн адилхан үндэсний Батлан агуулгын сургуулийн оюутан Наран Зүлгээ. Азийн аваргын хүрэл медаль. Азийн аваргын хүрэл медальтай. Энэ тэгээ одоо шийдэл хүн болгоны шийдэлт юмуд бас өөр байгаад байна тийм ээ. Өөрөө яг үндсэн техник онол гэж байна тийм ээ. Тэнгууд нь хувь хүний биенийх нь физиологийн онцлогоос шалтгаалаад хүн болгоны өөрийн техник гарч байна. Аливаа юмыг бас өөрсдөө яг ингээ биеэр үзжээж энэ тамирчдын асар их одоо төсвөр төвчээрийг бид нар мэдэрнэ. Тэгээд яг одоо та надад багшлаад бас нэг ингээ гоё шидэх нэг техник заагаад өгч төхөө. За. За эхний ээлжинд өөрийгөө танилцуулчих. За тэгье. За намайг Ууган Баярын Ганбаатар гэдэг. Зэвсэг төвчний 331 дугаар ангид ажилладаг. Мөн давхар Монголын спорт хотго шийдэлтийн холбоонд ахлах багшаар ажиллаж байгаа. Оо за. За энэ хүү тодорхой манай одоо түрүү манай тэргүүн хэлсэн. Маш олон техник арга барил одоо онл практиктаа суурилсан гэж ярьсан. Тэрэн дээр нэмээд хувь хүнийх нь өөрийнх нь арга барил дээр хослуулаад ингээд хувь хүнд нь тохирсон юмнуудыг бас гаргаж ирж байгаа. 3 м маань хүүхэд буюу эмэгтэй хүний хамгийн ойрын зай гэж ярьж байгаа. Эрчүүд бол 5 буюу түүнээс хойшоо. Оо тийм үү. Тэгэхээр за энэ тавиас юм байна. Хамгийн ойрын зай чинь наач хэлсэн. За хоёлаа боромж эхлээд зогтоо зүг аавна. За хоёлаа. За төгчөөрөө дарлаа, хутгаа тавилаа. Энэ хоёрт бүрэн ороолоо бүтэн атгах гэсэн. Энэ ингээд авах юм байна. Бас экстрээд үз. Тийм ээ. Суулч биш, чамхч биш. За нэгт. За хоёрт хоёлаа хутгыг яг чигээр нь хоош татна. Чигээр нь хоош нь татаад байны төв центр буюу 20 оноороо гар маань урагшаага шидсэн. Энэ маань гэдэг савлттай эрчтэй гарна гэсэн үг. Нилээ хойноосоо ингэх юм байна тий. Яа. За нэг шидэд үзье. Гол нь одоо Гэхдээ ингээд нөгөө нэг юу яд юм үзэгчтэй ингээд хутга барьж байгаа цаанаасаа жоох ингээд сандраад ч гэх юм уу нэг сонио шалгалт өгөх гэж байгаа юм шиг л нэг юм айцтай л. За явах. Хэрвээ тань зогссон бол хутга та бай гэж төвлөрнө. Холдоорой гэхгүй тэр харав. Манай ингээд зураг авалтын багийнхангаас өөр мөрөөргөө ор цухтаад ах юм. Надад итгэлтэй та нар. Яа ичигэд миний одоо чи савлгаатай шийдэл хийж байна. Саяны илэрсэн алдаа маань энэ спортын маань нэг ялгаа нь одоо магадгүй зэ сакс волейбол юм уу спортууд кисттэй байдаг. Энэ спорт мөр бол кист гарахгүй. Кистийг доош дарахгүй гэсэн. Яг ингээд төгчнө. Энэ ирчээрээ яг кист хаягахгүйгээр уршаа шийднэ гэсэн. Хамгийн гол нь чи өөрөө гадаад ертөнцөөс ангижрах. Бодлоо бие организмоо төвлөрүүл он зон. Яагаад хүн чадахгүй гэж. Өөрийг хэрчүүлэх гэсэн юм шүү дээ. Энэ чадахгүй гэж аа. Нэн болохгүй байдаг болио өстэй. Өөрөөсөө битгий. Боли. Өөр эмэгтэй тамирчнаар нэг шидэрлээсэл үзье. Энд ихтэй асар их юм цаг хугацааг шаардах эсвэл нөгөө жигөө өөртөө одоо танилцж гэмээн л энэ спортоор хичээлэх юм байна. Яг спорт. Арга байхгүй спорт мөн. Яг тийм байна. Бид нар зурагтаар ингээд хөлбөмбөг хардаг штэ. Ингээ өшгөлөө хийчих юм чинь ингээд уурлаад байдаг те. Яг өөрөө өшгөлөх юм хүн чадахгүй. Тийм байна. За би одоо жишээлбэл сая яг нөхцөл байдал дээр ингээд жоох айгаад байна. Ийм байхад манай эмэгтэй тамирчид бол бүр Азийн хүрэл медальтай хүрэлцээс ийм хоёр гайхалтай тамирчин байгаа. Бас сайхан алга ташаа. Хэдэн оноос хойш яг энэ спортоор хичээлвэ. Харахаар их л уяхан туйхаа охид байх яас их
хүчтэй ч юм тий. Тэ нэрээ. За намайг Наранзал гэдэг үндэсний батлан хамгаалах их сургуулийн киброилгийн эдлийн мэргэжлэр 2 дугаар дамжин агдаг байгаа. За энэ спортоор би 4 сараас эхэлж ирсэн. Ер нь бол одоо нэг 5-6 сар л болж байна. Тийм. Тийш үү угаасаа нөгөө энэ спорт маань хөгжөөд 8 сар болж байгаа юм спорт байгаа шүү дээ, тийм ээ? Яг тийм. Яг зөв. Хэцүү зүйл юу байсан бэ? Одоо дараагийн тамирчдын хувьд бол Нав Цэцэг Эрдэнэ гэдэг үндэсний батлан хамгаалах их сургуулийн 2 дугаар дамжины оюутан. За хотго шидэхэд хэцүү юм гэх юм бол нөгөө нэг төвлөрөхгүй байх нь аюу хэцүү байдаг. Хамгийн гол нь төвлөрөл байдаг байхгүй юу? Яаж тэр 20 оног заах уу? Яаж хутгаа яг тэнд чиглүүлэх үү гэдгээс бүх зүйл шалтгаалдаг. Хэрвээ ингээд бүх зүйлээс ингээд төвлөрчих юм бол тэр бол easy. Тийм үнэхээр easy байдаг. Тэгтээ ингээд хараа хоёр эмэгтэй тамирчин маань эмэгтэйний бодлоор найз залуутай байгаа. Одоо хоёр маань ингээд зургатаар харцлаад хоёр хотоо айгаад одоо бүгдийг холдооч. Айгу байгаа гэхгүй юу? Яг уу одоо нөгөө нэг саяхан манай пэйж дээр нөгөө Викторийн зураг тавигдсан байхгүй. Тэгсэн чинь доор нөгөө хүмүүс нь яа одоо найз залуу нь уурлуул өстой дуус гэдээс яг үндэ нөгөө спорт гэдэг болохоор тэгж нөгөө нэг хүний өөрийг хамгаалах одоо яг уу сайн талаараа гэх юм бол өөрийгөө хамгаалж болно. Өөрийгөө хамгаалах зэвсэг байж болно. Гэтэ нөгөө бусдад тохирол учруулахыг мэдээж хүсэхгүй шүү дээ. Тамирчин хүн. Яг зөв. Тамирчин хүний ёс зүй гэж юм байгаа. Тий. За ямар гоё юм бэ. За тэр 20 оноонд 2 удаа зоосон залуу. За сайн байна уу. Намайг Амгаланбаатарын Батэрдэн гэдэг зэвсэг төчний ТИГ 89 дугаар ангид ажилладаг. За энэ спортоор бусдтайгаа адилхан 4 сараас эхэлж хичээлсэн. За 20 дээр оноохын тулд ерөнхийдөө бол ууггүй бэлтгэл хэрэгтэй. Мөн олон цагийн бэлтгэлүүд үр дүнд одоо 20 дээр ондог болно. Миний хувьд бол одоо анги байгууллагаас маш их дэмждэг. Одоо бэлтгэлийн баазыг байгуулж өгсөн. Тийм болохоор одоо нөө бусдаагаа бол бас арай нэг давуу талтай тий. Ажил дээрээ бас нэг чөдөө цагаараа ч юм уу нэг цайны цагаараа нэг 30 минут нэг цаг ч юм уу бас нэг шидэх боломжтой байдаг. За маш их баярлалаа. Энэ спортыг хөгжүүлд хувь нэмрээ оруулаад дэлхийн тавцанд гарч байгаа бүх тамирчтай баярлалаа. Бүгдээрэнд амжилт хүсье. Яг олон сайхан дэлхийн аваргууд төрөх болтгой гэж бодож байна. Одоо энд гайхалтай хоёр бас бүсгүй сууж байгаа. Манай хоёр. За их гэрлэгч болоод уянгаа агч хоёртойгоо холбогдлоо бас гоё асуултуудыг асууя гэж бодлоо. За их гэрлэгчийг ойрын үед ерөөсө харахгүй байгаа харсан чинь улмал залууччаад хүрээд ирэх юм аа. Сайхан урлаг энэ бүжиг таныг ийм гоёор нь байлгаад байгаа юм болоо. Бие махбодын бүх одоо эс ширхэг үлгэн хөдөлгөөнтэй холбоотой. Тэр дундаа бүжигтэй холбогдож байгаа хамгийн гол шалтгаан нь бол бүжиг бол яг одоо цаг дээр байдаг. Өөрөөр хэлбэл яг бүжгэлж явах энэ процесс хүн ерөөсөө яг одоо цаг дээр юу ч бодохгүйгээр тэр хаз жаргалыг авч идэг. Тэгээд бас энэ сайхан нэвтрүүлэгтээ дахин ирж одоо та бүхэнтэйгээ энэ сайхан одоо цаг мөчийг өнгөрөөж байгаа одоо миний хувьд маш их баяртай байна. Энэ 9 сар өөрөө олон сайхан үйл явдлууд өөрөөр хэлбэл сая манай урлагийн ажилтны баяр болсон. Манай бас багш нарын баяр гэдэг энэ нэвтрүүлэгт орж байгаа бас шалтгаан нь Монгол бүжгийн өв сан одоо байгуулагдсан ийм сайхан мэдээтэй ирсэн. Тийм маш гоё мэдээлэл байгаа. Тэгээ би бас бодож байлаа Монгол бүжгийн өв сан байгуулагдаад бас удаагүй. За тэгээ яг энэ сан маань ямар чиглэлээр ер нь сангийн үйл ажиллагаа бас их сонирхол татаад байна л да. Тэгээ зарим хүмүүс нөгөө сайнтай муутагаар юмыг ер нь хүлээж авдаг шүү дээ, тийм. Яагаад заавал сан байгуулад байгаа. Гэхдээ тэгсэн тэгийг уг монголчууд бид нар өөрсдөө биеэрээ ингэний чи өвлүүлээд үлдээгээд ингээ явчихдаг юм сан байх ёстой юу гэх мэтчлэнгээр бас сайн муугаар хүлээж авч иж магадгүй л. Тань тал дээр нас гоё ярил. За тэгээ би бас сангийнхаа гишүүн уянгаа ихтэй хамт ирсэн. Тэгэхээр хамгийн анх болоод одоо бүжгийн урлагийг маш их ойлгодог, бүжигт дуртай. Тэгээд их тийм дотны одоо хэсэг хүмүүс ийм монгол бүжгийг хөгжүүлэхэд өөрсдийнхөө хувь нэмрийг оруулах юм сайхан сан байгууллага гэдэг санаачлагыг гаргаад одоо 2024 оны 6 сарын 27-нд анх бүртгүүлээд одоо түүнээс хойш ингээд шаардлагатай гэсэн бүхэл зүйлсийг бас судлаад бүх юм одоо хууль дүрм журмын дагуу тий хууль эрх зүйн бүх одоо үндсэн зүйлсийг бүрдүүлж ээж энэ бас сан маань явах ёстой байна гэдгийг ойлгоод бас багагүй хугацааны дараа буюу жилийн дараа гэж бас хэлж болохоор байна. Тэгээд жилийн дараа одоо саяхан бид нар 9 сарын 26-нд бэлэгт сайхан өдөр сангийнхаа нээлтийг хийсэн. Тэгээд сангийн маань хамгийн гол зорилго бол Монголын бүжгийн урлаг тэр дундаа Монголын олон төрлүүд дотор одоо түүнийг хөгжүүлэхэд шаардлагатай маш олон зүйлс байдаг. Түүн дотор хамгийн түрүүнд одоо судалгаан дээр суурилж бүх зүйл мэддэг. Тэгэхээр энэ одоо судалгаа, эрдэм шинжилгээний ажлыг
одоо мэрэгжлийн урлагийн байгууллагууд болоод ихтэй сургуулиуд яг энэ судалгааны одоо чиглэлийг явуулдаг эрдмийн одоо олон сайхан хүрээлэнгүүдтэй яг албан ёсны дагуу судалгаанд суурилсан сайхан бүтээлүүдийг гаргах. Тэгээд яг энэ өвтөө хамааралтай маш олон одоо материалуудыг цуглуулж, архивлах, тэрийг нэгтгэх, одоо цэгцлэж, системтэйгээр бид нэр хөгжүүлэх юм шаардлага байна гэж үзсэн. Тэгээд дээрэс нь мэдээж одоо хамгийн гол зүйл бол санхүү, санаа нэгдсэн юм 5 одоо эрхэм бүсгүйчүүд өөрсдийнхөө одоо өөр мэргэжлийн боловчиг одоо өөрсдийнхөө хобби гэдэг юм уу, яг энэ бүжгийн урлагт эрүүл мэндийн болоод бусдад одоо зөв сайхан нөлөө үзүүлэх ийм одоо сайхан зүйлсийг хөгжүүлэхийн зүйтэй маа гэдэг ингээд сангаа эхлүүлж гисэн байж байгаа. Тэгээд бид нар бас сангийнхаа хамгийн ихний бүтээл болгоод голомтын эзэд гэж одоо сайхан нэртэй бүтээлийг төрүүлсэн. Тэгээд энэ бүтээлийн нэрийг манай хаан тий чуулгын одоо бүжгийн одоо дэглээчээр олон жил ажилласан Монгол Улсын урлагийн гавьяа цэцгэлтэн Оюнбаатар багш маань энэ бүжгийг үзэн гутаал та нарт ийм одоо нэртэй байвал наа чи их зохих юм байна гэж хэлсэн. Өөрөөр хэлбэл энэ бүжиг өөрөө эхлэхдээ одоо Монголын их хаттаар эхэлдэг. Энэ сангийн маань 5 одоо бүсгүй өөрөөр хэлбэл дандаа бүсгүйчүүд байгаа учраас их хатад маань тэнгэрээс одоо ихтлэхийдэн бууж одоо тэр дундаа Монголын сайхан тал нутагт бууж ирээд энгийн зүйлээс ахуулаад тэр гайхамшигтай нүүдэлчин соёлын бүхэл зүйлд хурж орших тийм их одоо олон угсаатнуудын одоо хэлбэрлөө шингэж оршоож байгаа ийм одоо утга агуулгыг бэлэгдэж байгаа гэж тайлбар хэлэнгуут маш их одоо баярлаж энэ одоо нэрийг өгсөн байгаа хөгжмийг одоо Монгол бас урлагийн гавьяа цэцгэлтэн Бирвагийн маань зохиосон ийм сайхан бүтээл. Тэгээ хамгийн анх бол манай хаан энтэй чуулгат бүжиг болсон ийм аялгауг бид нар одоо бүр бэлгшээж эзэн хааны манаас төрсэн үлгийн нутгаас гат төрсэн ийм сайхан бүжгийн бүтээл юм да гэж тэр аялгау дээр нь бүжгээ дэгэлсэн байгаа. Тэгээд манай хүн театр, манай соёл урлагийн их сургуулийн, бүжгийн урлагийн сургуулийн оюутнууд, Улаанбаатар театрын уран бүтээлчд ингээд бас тулгын гурван чулуу гэдэг шиг гурван ийм одоо байгууллагуудын уран бүтээлчд хамгийн анх ингээд бүжгэлсэн ийм бүтээл байгаа. Тэгэхээр яг энэ цаг үечид бас яг тэр гоё бүжгийг бас бидэнд сонирхуулах баг. Тэгээд түүнээс өмнө би уянгаа агчраас бас асуумаар байна л да. Уянгаа агчид бол миний мэдхээр бол их өөр мэрэгжлийн хүн шүү дээ. Одоо бидний мэдхээр бол гутлын дизайнер хүн маань яагаад бүжгийн урлаг руу ингээд хайлаад, хайрлаад, дурлаад ингээд явсан бэ гэдэг бас их сонирхол татаад байна. Баярлалаа. Би үнэхээр одоо бүжигт хайртай. Хүүхэд байхын одоо бүжигчин бодъё гэж бас их мөрөөддөг байсан тий. Тэгээд одоо тэр мөрөөдлөө одоо биелүүлж яваад байгаадаа маш их баяртай байна. Нэгдүгээр энэ чинь бол хүний эрүүл мэнд юм байна. Хүн бас өөрийгөө гоё хадгалж авч явдаг юм байна. Одоо яг миний үеийн насны улсууд чинь бол бас ингээл гэртээ суугаал тий. Ингээл хаашаач гарахгүй гэж байдаг. Одоо бол өстой хаашаач явсан гоё бүжгийн дугуйлангууд маш их хэлбэг болцсон байна. Тийм болохоор хүмүүсийг бол одоо бидний үеийн тий залуучуудыг ч гэсэн одоо энэ бүжгээр хичээллээрэ гэж уриалмаар байна. Ямар гоё гэж бодно. Энд чинь цул бясалгал та өөрөө ерөөсөө ингээл тэнгэртүүлээд байгаа юм шиг л болдгоо шүү дээ тий. Гэхдээ бол би инхгэр лагштаас та маш их баярлж явдаг. Инхгэр лагш манстаа нэр нэг 10 хэдэн жилийн өмнө хулантайгаа хоёлаа бүжгийн дугуулангууд ерөөсөө байдгүй. Тэгэл та хайгаал инхгэр лагшгаа гуугаад ач инхгэр лагш өөрхий айггүй завгүй нэг орж ирд бит хоёрт бүжиг заачаал гараал бит хоёрт хоньноос нь бараг илдээлгүй. Илдээлгүй тэгсэн ирнэл хүлээж байгаа л та яаж хийж байгаа л юм тий. Тэгээ би ч одоо нэг гутлын загвар зохион бүтээгч хүн мэрэгчлэрээ ажиллахгүй нэлээ удаад тэгээ гутлын үйлдвэртээ одоо манай хос аз гэдэг Монголын үйлдвэр айггүй сайхан миний найз ангийн хүүхэд тэгээд нөхөртөөгөө ингээд хос аз гэдэг гутлын үйлдвэр байгуулад энэндээ би бас бараг 10-20 жил мэрэгчлэрээ ажиллаагүй байжгаад тэр шиг загвар зохион бүтээгчээр орвоо. Тэгсэн чи бас жоохон нүд ийм болцсон. Тэгтээ гайгүй ажиллагсан чи шинэ жил болоод яасан чинь юу байхаа бүжиглэх болоод тэгээ ямар ч сайнтаас ихгэр лагшгаа тайнаас нийлцсэн юм. Тэгээ ихгэр лагш маань надад аюу гоё бүжиг зааж өгөөд
заагүй тэр ч одоо ямар хувцас байх вэ те. Тэгсэн чи айгүй гоё багшгаа хувцанд багтаж байгаа байхгүй. Жохон махалцсан байсан чи бэлдэж гүйсээр хагаад ингээд турцсан байлээ гэж. Ингээд тийм турцсан. Тэр яг тэр үедээ би өөрөө ингээд турж байгаагаа ч мэдэхгүй та 100хан ингээд тураал явсан юм байна лээ. Тэгсэн чи багшийн хувцанд багтсан чи пүүш ингэж болт юм биш ямар гоё юм бэ гэдэг. Тэгэл одоо тэрнээс хойш одоо бүжгийн урлагт одоо бүр тууштай бүр ингээд явж эхэлсэн. Бүр дурлаа сангийнх нь гишүүн болсон. Сангийн гишүүн болсон. Тэгээ би одоо энэ бас хуландаа маш их баярлж авдаг. Хулан маань бол тууштай явна. Би нэг эхлээ за би жоохон завгүй байна. Чи яаж гэсэн чи жоохон муу сурагч байсан юм шүү дээ. Уянга наашир гараад ир гад тэгэл хоёр дагаад өстө гүйчихэж байгаа юм чинь. Одоо өршөөдөө их гэр лагшаас гадна ангийнх нь одоо баасан гэд одоогоор бас бүжиг дэглүүлээд нэг айгүй сайн найзынхаа төрсөн өдрөөр өстө бит хоёр хоёулаас анх удаа тэгэж бүжигсэн чи хүмүүстэй гайхаж байгаа байхгүй. Хөөш тэгтээ яг бүжиглдэг байсан гэж мэдэн тэгтээ ингэж бүжиглэнэ гэж ерөөсөө болсон. Тэр нэ урлагийн хувцас өмсөд бүжиглэнэ гэдэг чи ямар гоё вэ те. Ямар гоё таашаал авдаг. А гэтээ бас яг энэ манай хутга шиддэг энэ маань хэллээ шүү дээ. Ингээд харахад юм амархан боловч одоо ингээд бүжгийн урлагт ингээд ороод ингээд бүжиглэхэд та ямар хэцүү гэж бодлоо хөл тавилт хөлөө гараа энэ харц те бүх юм ингээд яг хамт ижлэхэн байх хэвээр юм чи одоо ингээд тэрийг чинь нэгэн жигд болгоно гэдэг чинь яста том ажил шүү хүмүүс харахад юухан бэ ингээд бүжиглэж штэ эн чи яа гэх те бол юм чи энэ бүжгийн урлаг гэдэг чинь ямар их хүч хөдөлмөртэй бүтэн сар бэлдэж үлдээж нэг тайзан дээр нэг 3 минут бүжиглэхийн төлөө те ингэж яана гэдэг чинь ямар их хүч хөдөлмөр байдаг вэ гэдгийг бас хүмүүс ойлгосоо гэж бодож байна. Хичээллээсээ гэж бодож байна. Одоо ч нэг хамаг ингээд энэ мөр зөөр ингэж хөдлөө те. Бид нар одоо ингэж хажууд нак ингээд гоё хөдлөөд нэглээр хүний чинь те эрүүл байдаг юм байна. Хүн чинь гоё ингээд зэгцрээ явчихдаг юм байна. Бие их гоё явж авдаг юм байна. Тий өөртөө ихтэй үнэнч байх бүх зүйлээс бүгд би хүүхэд байхдаа айгүй ичимхээ. Гэхдээ ямар сандаа манай 10 жилийнхэн тэгж байгаа байхгүй юу? Хүүшээ чи яагаад ингэ бүжиглдэггүй 10 жилийнхаа те урлагийн үзлэх бүжигл би ичимхээ амар ичим хинтэй чад бараг ингэдэг байсан баг та те. Тэгсэн чи одоо ингээд урлагт юугаа те эднэртэйгээ сайхан бүжиглээд ингэ ярьсан чи амар яриа олцсон автаа хүртэл одоо уянгаад айгүй яриа олцсон. Манай нөхөр хүртэл гайхад чи хизээ юм бэ та гэдэг. Энэ олон жилийн дараа нөгөө уянгаад гарч ирээ. Нөгөө уянгаад чи нөгөө айгүй гоё задарчихсан, айгүй яриа болцсон. Хүүшээ уянгаагч чи юм байсан юм уу? Өстэй мэдээгүй юм биш тэгээд. Тийм бол юм байна. За ямар за. Гээд ингээ ярил маш их зүйл байгаа. Тэгээ яг таныг ингээ бүжиглэхийн гар марны энэ гоё энийг харсан чинь яасан ч гоё. Тэгээ яг энэ цаг мөчөд анхны дээр гоё дэглэлтэй яг одоо эрхэм үзэгчд маань бас сонирхуулаач гэж хоёргаас хамт олонтой бас тайзанд урья. За маш баярлалаа.
Ямар гоё юм бэ? Энэ одоо бүжгийн сургуулийн одоо шижгэлсэн цусн ингээ буцалж байгаа тэр залуучууд дотроос та дөрийг та хэдгээ олж харна гэдэг бол их хэцүү байлаа. Ямар гоё харагддаг, ямар гоё чавхаатай юм бэ. Тэгээ энэ дундаас би бас хулын хичээсээс асуумаар байна. Та бол энэ нэр ямар гоё харагддаг юм бэ? За тэгээ дээрэс нь бүжгийн урлагтай холбогдсон төөх таны өмсөн хувц өмсгөл ямар гоё харагддаг юм бэ? Өөр. Микэн тэд яг микэн дээр. За хэдэн оноос хойш яг бүжиглвэ? Бүжгийн урлагаар хичээллэх энэ бас нэг гоё юм сайхан зүйлсүүдээс яриад. За би ер нь бол сургуулийн наснаас л ер нь бүжгэлж эхэлсэн. Тэгээд нөгөө дээр үед нөгөө Пенри ордон гэж байсан шүү дээ. Пенри ордны бүжгийн дугууланд явдаг байлаа. Үйлдвэрчний төв зүйлийн соёлын ордонд явдаг байлаа. Барилгачны соёлын ордон гэж байсан. Одоо соёлын урлагийн сургуулийн. Тий, ер нь ингээд боломжтой гэсэн дугуулангуудаар бас хичээлж багасаа явсан. Уул нь бол бүжгийн урлагт маш хүүхд байхасаа дуртай байсан боловч би бас өөр мэрэгжлийн болсон л доо. Тэгээ урлагаар яваагүй өөр мэрэгжлийн. Тэгээд мэрэгчлэр бас нэлээд хэдэн 30 жил ажилласан байна. Тэгээд ажиллаад одоо тэгээд ер нь бол дундуур бас нэг зав зай гарах болгонд ер нь дуртай бүжгийн урлагт өөрөө чадахгүй одоо боломжгүй ажиллая гэдээ явж байхдаа ч гэсэн би байнга бүжгийн тоглолтыг бол үздэг. Бүр хүүхд байхасаа бүжгийн бүх тоглолтуудыг үздэг байсан. Ээжийнхээ хамтаар. Тэгээд тэр их дур сонирхол маань гэхдээ юу болоогүй мэрэгчлээ болоогүй тий. Гэхдээ байнга л одоо яг энэ мэрэгчлийн хүн шиг
одоо жишээлбэл энэ мэрэгжилд хүчин зүтгэж байгаа хүмүүсийг үздэг, таньдаг, тийм ээ, дэмждэг, таашаадаг тэгж л явж ирсэн. Тэгээ сүүлийн хэдэн жил бол одоо нэлээд ууггүй хичээлж явж байна та. Тэгээд оюутан багтаа ч гэсэн 6 жил би Оросын албаны ёсод сурж байсан. Тэгээд тэгтээ бас одоо бүжгэлдэг байсан. Найз нөхдөө ч юм уу үеийнхэн чи хараад ямар гоё юм бэ гэж бас өөрсөдөө ч гэсэн бас тий үнэхээр бүжгээр хичээллэх, бүжигт хайртай, дуртай байх юм бол ийм гоё байх нэ гэдэг үлгэр дуурайлаг бас таад маань өглөө. Тэгээ надад бас таад маань бас бүжигчдийн маань өмсгөл зүүсгэл бол маш их анхаарал татчихин ингээл яг л нөгөө хатад ингээд эргээд яг энэ цаг мөчд ирсэн юм шиг. Тэгээ тэр тал дээр нь бас гоё манай нурууч ярил. За маш их баярлалаа. Бид нар яг энэ хувцсан дээр бол маш их ач холбогдол өгсөн. Инхгэрл огшийнхаа санаачснаар яг 5 өнгийнхөө бэлэгдийг барья гэсэн үндсэн дээр бол яг 5 өнгөө гишүүн болгон маань өөр өөртөөхөө дуртай өнгүүдийг сонгоод тэгээд давхцахгүйгээр айгүй гоё таарсан маш гоё байсан. Тэгээд яг энэ хувцсын маань бол уралж өгсөн хүн маань бол баяр цэцэг ихч гээд бид нартай маш олон жил яг бүжгийн хувцсын маань уралж өгсөн маш сайн урлаач ихч байдаг. Тэгээд бид нар яг нээлтийнхээ өмнө 25-ны өдөр бүгдээрээ нэг гэртээ цуглаж агаад яг энэ малгайгаа өөрсдөө чимгэлсэн бүр өөрийн 6 цаг хүртэл маш их ажиллагаа орсон байгаа байхгүй бүр малгайд. Тэгээд тэр чинийгээр хүмүүс маш сайн хөрсөн байсан. Ямар гоё чимгэлтэй, ямар гоё өвөрмөц малгай гээл тийм. Тэгэхээр нөө бидний яг нөө хөлс хүч нөө хөдөлмөр шингэсэн учраас хүмүүст илүү хүрсэн бах гэж боддیں۔ Яг тийм байна. За тэгээ маш их баярлалаа. Тэгээ маш олон хүмүүст, маш олон одоо үеийнхэн залуучууд, за залуустаа болоод үеийнхэндээ ингэж үлгэр дуурайлаар гоё бүжгээ үргэлжид бүжгэлж байгаагаар гэж хэлмээрээ. Тэгээ бүгдээр нь дээрэлүү хийх хүсье. За манай хоёр зоч одоо суудалтаа нэг суух уу? Ерөөсөө олдохгүй, баригдахгүй юм манай хоёр тий. Нэвтрүүлгийн ивент тэтгэгч дурсамж бүтээх тансаг амт Саммигвел. Зуны үдшийн дотн яриаг санагдуулан тансаг амт. Байгалийн сайхан дамран суухад сэтгэл сэргээх зөөлөн амт. Урт өдрийн дараа альжаалаа тайлан суухад төгс тохирох цэв хүйтэн сэнгэнсэн амт. Энэ бүх мэдрэмжийг дэлхий дахинад түгээсэн эгэлгүй нэгэн шарай. Саммигвел. Нэвтрүүлгийн ивент тэтгэгч дурсамж бүтээх тансаг амт Саммигвел. Нэвтрүүлгийн ивент тэтгэгч дурсамж бүтээх тансаг амт Саммигвел. Хамтран ажиллагч 100 дамжсан түүхтэй Саммигвел. За Кальпис дээрээс нь крафт кологоо уугаад бас гоё нэвтрүүлгээ үргэлжлүүлцгээе. Тэгээ салбар бүтээ гоё юм тэргүүлж байгаа маш гоё зочид байна. Тэгээд яг энэ цаг мөчид би өнөөдөр нэвтрүүлгийн багийн зүгээс та бүхэндээ бас гоё юм сонирхолтой танин мэдхүн мөн дээрээс нэг сюрприз ярих гэдэг нэг одоо иргэн нэгэн гайхалтай уран бүтээлчийг өрсөн байгаа. За энэ зочин маань бол Япон улсын уран бүтээлч Курана Нуки Торо хүрэлцэн ирсэн байгаа. Тэгээ хамтдаа ухтаа авцгаая. За энэ зочны хувьд бол Монгол орны чулуугаар зургийн үзэсгэлэнг Чингис хаан музейд бол ингэж бэлгэн тавьсан байгаа ийм гайхалтай бүтээллүүд хүрэлцэн ирсэн байна. За сайн байна уу? Та хизээ Монголд ирсэн бэ? За өмнө манай Монгол оронд ирж ирсэн үү? 6 сарын 10-даар анх удаа Монгол улсад ирсэн. Маш их сонирхол татчихын л да. Яагаад заавал Монголын маань тийм ээ одоо байгалийн чулуугаар ингэж уран бүтээл хийх тэр санаа нь төрсөн болоо. Дэлхийд даяар чулуу байдаг. Харин миний хувьд одоо Монголтэй удаан харилцсан нэг найз маань Монгол оронд зурвал гоё юм шүү. Тэгээ Монголоос Чингис хаан шиг Монгол улсаас дэлхий дахинд гарах анхны нээлт нь Монгол байвал гоё юм шүү гэсэн санаа авсан. Бүтээлүүд нь бас маш их гоё сонирхолтой байна л да. Магадгүй Чингис хаан одоо музейд олон бүтээлүүд нь байгаа ч гэсэн энд бол 2 бүтээлийг авчирсан байна. Нэг зургийг нь бүтээл нь ингээд тайлбарлаад бас үзэгчд маань сонирхуулвал энэ нь жоохон дэше гоё байна. Энэ бүтээл маань чулуугаар зурсан бүтээл байгаа. Эпокси резин. Тийм байна. Акрил будаг. Тэгээ пигментүүд, тэгээд чулуу гэсэн 4 төрлийн материал ашигласан байгаа. Би энэ зургийг зурхдаа энэ Монгол орны чулуутай хамтдаа энэ чулууны хүсэл дуу хоолойг сонсож энэ бүтээлийг хамтдаа тойроосон гэж хэлж болно. За энэ чулуу бол Монгол орны говь нутгаас одоо өөрөө бичлэн очиж сүү өргөж авсан чулуу мэн байгаа.
нэршлийн үед агат байж магадгүй гэж байна. Ягаад магадгүй гэж байна вэ гэхээр үнэт чулуугаарч зурсан бүтээл байгаа, тал нутгийн чулуугаарч зурсан бүтээлүүд байгаа. Тэгэхээр олон төрлийн чулууг сочиж сонирхоорой. Тэгээд энэ чулуутайгаа хамтдаа маш олон бүтээлүүд зурсан байгаа гэж. Одоо жишээлбэл яг үзэсгэлэнээр очиход нийт нэг хичнээн төрлийн бүтээлүүд одоо дэлгэн тавигдсан байгаа вэ? Чингис хаан музейд 95 бүтээл дэлгэгдсэн байгаа. Оо ямар гоё юм бэ. За маш их баярлалаа. Тэгээд цаашдаа бас Монгол ормоор нь аялаад олон сайхан одоо уран бүтээлийн онгодыг бас аваасаа гэж бас хүсэж байна. Бүгдээрэнд нь баярлалаа. 本当にありがとうございました。これからモンゴルを旅してたくさんのインスピレーションを得られることを願っております。ありがとうございました。ありがとうございました。 За баярлалаа. Манайхан мэдээ сая бүжиглээд бас аман их цангасан баг. Нэвтрүүлгийн маань хамтран ажиллагч Сам игээл за кальпис болон гоё крафт колгоо уугаа сайхан яриагаа өрнүүлээ шүү. Тэгээ сая одоо хамтлаг дотор бүжгийн дотор маань хамгийн залуухан хэдэн настай? За хамгийн одоо ахмад нь хэдэн настай хүн байсан бэ? Соёл урлагийн сургуулийн бүжгийн урлагийн сургуульд суралцж байгаа 19-тэй хүүхдүүд маань хамгийн одоо балчирууд нь тэгээ бүжгийн урлагт чинь энэ залгамж холбоо гэж их чухал юм байдаг. Нөгөө манай Монгол бүжгийн уламжлал өөрөө 8 настай балчираас 80 настай буурлууд хүртэл сайхан биелдэг ийм сайхан уламжлалыг хадгалж одоо үр хүүхдүүдийн ээж аав нь эмээ өвөө нь биегээ сайхан заадаг шиг багш нар маань бас шавь сургалтын одоо энэ системд дор одоо манай гайхалтай багш нарын одоо төгсгөж гаргаж байгаа шинэхэн одоо оюутнууд маань та бүхэнд бас хамтдаа бүжгийн бүжгэллээ. Ямар гоё юм бэ те. Тэгээд сая тэглээд та нэг бүжиг гэдэг өөр ингээ хүнийг хүссэн үсээгүй жавхаатай байлгах нэг гэж. Сая би тэд ингээ хойно сууж байхдаа бодож л бөөнөр мөрөө нэг хэсэг ингээ согсорч хөдлөө лөө. Нэг л болж өгдөг шүү. Гэхдээ энийг бас нэг олон давтамжтайгаар ингээ дэвэл наацхийн одоо бид нар ч нэг суугаа ажилтай байх юм бол хоёрын хусаа хөөрдөг штэ тий. Тэгээд нэг хэдрүүлээд ёо гэ. Тэр хүртэл байхгүй болчих. Тэгэлгүй яах вэ? Хамгийн гол нь давтамж штэ. Нэг маш их одоо тулааны урлагийн алдартай хүн тэгж хэлсэн байдаг. Нэг одоо мэхийг 100 давтсан хүнээс би айх болохоос 100 мэх мэддэг хүнээс би айхгүй гэсэн үг байдаг. Тэгэхээр Монгол бүжгийн хамгийн гол үндсэн суур бол маш сайхан хөлийн маш гоё байрлалууд дээр цээжин биеийн хөдөлгөөн хамгийн их сайхан сул уран чадмаг хөдөлж ижиж энэ намбан ингэж их сул байх хэрэгтэй юм яг маш гоё сулрна. Тийм ээ тий. За 5 цул эргэтэн хүртэл бүгд хөдөлж идэг. Тийм болохоор эрүүл мэндийн онцгой сайхаач холбогдолтой ийм сайхан гайхамшигтай нууц нь энэ нүүдэлчин одоо соёл дотор оршиж бидний өвөг дээдс үдий болтол яг одоо байгаа төрхөөр нь биднэрт уламжилсан ийм сайхан бие даасан урлаг. Тэгэхээр би яг энэ цаг мөчид бас Очир бат руугаас яриагаа өргөжлүүлэе гэж бодлоо. Очир батын маань хувьд бол дөнгөж одоо 19 настай ийм сайхан залуу байгаа. Тэгээд яагаад ингэж онцолж байна гэхлээр яг энэ насн дээр чинь магадгүй одоо Очир батын үеийн залуучууд одоо янз бүрийн сонирхол одоо зарим нь бол гоё юм цахим тоглоомч гэдэг юм ингээд сонирхож байгаа бол Очир батын хувьд өөрийн биеэр бас өвлгүүлж яваа. Тэр бол нөгөө уран бичлэг. Одоо бид нэр каллиграф гэж хэлдэг штэ. Түүнийг бол үнэхээр хайрлаж, дурлаж, за бүр тэгээ Монголын одоо бичээчдийн одоо фестивал буюу одоо нөгөө тэмцээн гэж бидэрт болдог штэ тий. Тэнд бол шүүгчээр ажилладаг гэж байгаа. За мөн дээрээс нь нэгдсэн үндэсний байгууллагт одоо сургагч багшаар ажиллаж байгаа гэхээр маш гоо тийм бахархмаар дөнгөж 19 настай ийм сайхан залуу хүрэлцэн ирсэн байна. За тэгээд энэ салбар руу энэ мэрэгжил рүү яагаад хувьсан орсон бэ гэдэг бас их сонирхолтой байна л да. За би чинь ерөнхийдөө яг дунд ангиасаа хоошоо эхлээд загвар өмсөгч дээрээс нь илтгэгч мэтгэлзээнээр хичээллэж эхэлж ийсэн. Тэгээд яг 10-11-р ангидаа яг уран бичгийн салбар руу хичээлж анх биер барьж эхэлж ийсэн. Тухайн үе зүгээр YouTube-ээс Mongolian Calligraph гэдэг ингээд яг гоё нөгөө биерийг эдис ширхэг бүрийг ингээд гоё нарийн мэдэрч байгаа юм шиг тэр мэдрэмжийг хараад за яг иймэрхүүгээр мэдрээс урчих юм бол би бас айгүй гоё юм тусдаа ховор нэг юм чадварыг өөртөө эзэмшүүлж болох юм байна да гэд тэгээ багшаа хайж эхэлсэн байхгүй. Тэгээ би ч одоо Орхон аймгийн хүүхэд тэгээд манай Орхон аймагт одоо яг уран бичлэгээр бол хамгийн сайн багш ер нь бол миний багш маш мондөг хүн. Одоо эргээд багшийн шав болсон. Тэгээд бид нэр сургалтаа дуусчаад хамтарсан үзэсгэлэн болон маш олон удаагийн үзэсгэлэнгүүдээр оролцсон. За 2024 онд бол миний биерийн зам гээд бие даасан үзэсгэлэн Орхон аймгийн одоо хөгөлтийн театрт гарч исэн, театр арт гэрлэлээр гарч исэн. Одоо бол яг ингээд уран бүтээлчдийн хамтарсан үзэсгэлэнгээр бүтээлүүдээ оруулаад явж байгаа. Нэгдсэн үндэсний байгууллагт сургагч багшаар гэхлээр хөдөө орон нутгуудаар бас мэдээж маш их явсан баха. Хүүхдүүд хэрхэн яаж хүлээж авах вэ?
яг одоо ер нь одоо хотод ч юм уу Эрдэнэтэд ерөнхийдөө хот болсон аймагудаар бол манай уран бичгийн маань салбар айгүй хөгжөөд гоё хөгжингүү болсон байгаа. А яг нөгөө нэлийн алслагдмал сумдууд болон алслагдмал аймагуд руу очиод явангууд хэтэрхий нөгөө яг багш нар өөрсдөө энд байхгүй. Учираас хүүхдүүд дөнгөж нэг юм өөрийн хоббигоор маш буруу техникээр эзэмшиж хийсэн эсвэл ганц хоёр удаа оролцож исэн материал нь байхгүй ч юм уу. Яг тиймэрхүү нөхцөл дээр очдог. Нууд маш их тийм сонин содонгоор хүлээж авдаг. За тэгэл давхар нөгөө бид нэр биерээрээ бичихийн тулд монгол бичгийн мэдлэг маш сайн байх хэрэгтэй. За монгол бичгээ хүүхдүүдтэй бас эхлээ танилцуулна. Би чинь бас багш нарт нь багшлна. Яг тэгэж ирдэг. Хүүхдүүд эхлээ сууд сурна, анхаарлаа төвлөрүүлнэ гэдэг л одоо хамгийн нөгөө чухал ажил. Тэгэд хүн болгон өөрийн гэсэн нэг нарийн гой торгомсог, мэдрэмжтэй, уртай тэр урыг яг яаж гаргах вэ? Энэ хүүхэд ямар онцлогтой хүүхэд вэ? Тэр онцлогт нь тааруулж яг яаж бичвэрээ заах вэ гэдгээс шалтгаалаад. Одоо жишээлбэл нөгөө манай багш надад зөвхөн надад ийм зориулаад битэрч олимпиадын бэлтгэл гарч исэн. За тэгээд дээрэс нь би ч бас улсын аваргаар 2-3 удаа ингээд маш өндөр амжилтуудыг гаргаа явж исэн. Олон улсын тэмцээнүүдээр бас оролцож явж исэн болохоор багшаасаа яг нөгөө дүрэлэл аваад иймэрхүү техникээр ийм хүүхдэд ингэж заах юм байна да. Тэгээ баг багаар одоо нөгөө багштайгаа дадлагдж хагаад сүүлдээ хувийн сургууль багшлаад одоо энэ тэнд нөгөө аялал жуулчлалын компаниудаас хүмүүс ирэн готлон тэднүүст нь ингээд хоорондоо багшлаад ч юм уу энэ тентгийн цогцлборуудаар ингээд багшлаад явж байгаа. Очиротыг би бас нэг сүүлд яаж мэдсэн бэ гэхээр нөгөө одоо манай Монголд үйл ажиллагаа явуулж байгаа хувийн сургуулиуд дээр жишээлбэл нөгөө сур солилцоо айгүйх явд юм билэ. Тэгээ хамгийн одоо ойрхон буй бид нар одоо ингээ яарамгаас төв рүү орох гэж 2 цаг төгжирэхэд Солонгос руу нисэж байгаа шүү дээ. Тэр шиг Солонгосын сургуулиас маш олон хүүхдүүд ирдэг хөхгүй нөгөө сурах солилцоогоор тэрэн дээр очиротыг би анхаарч ирсэн. Өө шууд Солонгос нэрийг шууд ингээл татал хийгээл гоё бичээл. Тэгээ тэрийг нөгөө гадны хүмүүс чи харахлаа па пэ бид нар шиг биш бүр ингээл айгуу сүрхий хүлээж авдаг юм билээ шүү дээ. Тийм бүр зүгээр л ингээл эмоц айгуу өндөр гардаг юм лээ. Тийм ер нь нөгөө маш олон цаг хугацааны давтлага хийж тэрийг хүн өөрийн болгож байгаа. Өөрийн болгосон зүйл бусдад харагдуулахад амар харагдуулдаг. Одоо бол энд ингээл бүжгээр яг ингээл амархан юм шиг ингээл харагдуулж байгаа мундаг хүмүүс байна. Дуулахад амархан юм шиг ингээл сонсогдож байгаа хүмүүс байна. Тэр бичвэрч гэсэн яг адилхан. Олон цагийн давтлага. За тэгэл тэр хүний гарын уурах хөдөлгөөн, сэтгэл зүй гэдэг зүйл одоо маш нарийн холбоотой байдаг. Манай уран бичигтэр бол. Яг тийм бах тий. За тэгээд яг энэ цаг мөчид бас яриагаа үргэлжлүүлэн тэгээд үзэгчид маань бас гоё сайхан уран бүтээл бас сонсохыг хүсэж байгаа. Тэгээд ялангуяа соологийн маань одоо хүн болгон мөрөөдөлтэй өөрөө өөрийнхөө төлөө одоо тийм гоё мотивац өгсөн уран бүтээл гэдэг юм а. Би тэрийг аягүй их сонсдээ. Тэгээд яг энэ доо манай Очироттой бас яг энэ гоё холбоотой юм шиг. Тэр сайхан уран бүтээлийг бас манай үзэгчдэд гоё хүргээч ээ гэж. Энэ уран бүтээл маань гараад хэр үж байгаа лээ. За би гэд дуу байгаа. Тэгээд яг одоо жилийн өмнө гарсан уран бүтээл яг нөгөө хамгийн анх дебют хийсэн дуу гэх юм уу. Тийм дуу байгаа. Тэгээд ер нь бол яг зүрх хаан цохилж, чиний зүрх хаашаа цохилж гин тэрийгэл дагаа бэлгээ манд хийдэг. За тэгээд яг уран бүтээлийн продюсераар бол Давка ажилладаг байгаа. Ингээд би гэсэн уран бүтээл. За ямар гоё бэ. Содод гоёс тулгаж чадахгүй байна. За гоё тулгачмаа. Үнэхээр маш гоё уран бүтээл байна. Нэг юм басмаар, асмаар гэдэг шүү тий. Үнэхээр гоё ялаа. За тэгээ сайхан хундгаа тулгах чи бүгдээрээ бас. За баярлалаа. Стаа гоё. Аргу комбек хийсэн юм манай соло бол тий. Тэгэд сологийн маань хувьд одоо бид нар бол ингээд зөвхөн соло уран бүтээлч гэдэг талаас нь л хараад байгаа болохоос биш. Манай соло гэр бүлэрээ нөхөр нь бол одоо манай үзэгчид маш сайн байдаг. Манай Давкаг бол гэр бүлэрээ хүүхдүүдийн бас хөгжмийн боловсролд маш их анхаарал хандуулж тэр чиглэлээрээ маш гоё тууштайгаар хөдөлмөрлөж яваа. Тим сайхан гэр бүл байдаг. Тэгээ бас гоё тэр талаасаа ярил гэж би бодлоо сая. За яг ерөнхийдөө нэг хүн болгон өөрийн гэсэн одоо нэг хийх ёстой үүрэг хариуцлага гэдэг юм. Энэ ертөнцийн дээр ирсэн утга учир гэдэг юм. Тэргээ бит хоёр ингээд нэгдсэн зорилгоо Монголынхаа хүүхэд залуучуудад хөгжмийн боловсролыг түгээн дэлгэрүүлье. Бүгдийн гоё хөгжмийн боловсролтой ирээдүйн бас чадварлаг мундаг иргэд болоосой гэж хүсээд тэгээд хөгжмийн агтаам дижитал хөгжмийн агтаам гэдэг энэ одоо чиглэлийн үйл ажиллагаа явуулж байгаа.
боловсрлоо тайрсан энэ төрлийн одоо бизнесүүдийг хийдэг. Тэгээд яг нэг мэдсэн чинь нөгөө компани маань 9-10 жил болоод өөрсдөө амьдрал маань тогтоод тэгээд олон хүүхэдтэй болоод тэгээд одоо жоохон өөрсдөө луг анхаарах уу гэдэг. Одоо бид хоёулаа одоо хоёулаа жоохон мөрөөдөл рүүгээ явах уу гэдэг. Тэгээд дуугаад болохоор болсон. Тэгээ манай хүн одоо миний уран бүтээлүүдээ бүгдийн цэвэр одоо 100% продюсерлаад ийм чиглэлийн доод болъё, ийм төрлийн хөгжимтэй бай, ийм төрлийн клиптэй бай, ийм хугацаанд гаргая гэдэг ч юм уу те. Бүх одоо бодлогын асуудлуудыг Давка маань хариуцж байгаа. Тэгээ би бол ерөөхдөө ажилт нь одоо артист болсон явж байгаа. Тэгээ яг нөгөө Ozo Music Label гэж одоо энэ нөгөө уран бүтээлчдийг хөгжүүлэх энэ үйл ажиллагааг бас хийгээд өөрсдөө дээрээ бас туршиж үзэж байна л да. Тэгээ яг нөгөө хөгжмийн чиглэлийн одоо гитар тоглодог залуучууд ч юм уу тийм төрлийн одоо артистуудыг бол хоёр гаргаж ирсэн. А яг дуу дуулдаг хүмүүстэй тий одоо энэ дууны урлагийн ч юм уу бас илүү нөгөө маст хүрэх энэ уран бүтээлдээ бас яаж ажиллах хэрэгтэй юм бэ гэдгийг өөрсдөө эхлээд хийж үзээд туршлага судалж байгаа гэсэн үг. Вау, маш гоё. Иргэн эрэлтэнд чинь нэр үнэхээр маш их баярлж байгаа шүү. Маш их хүлээсэн шүү гэж. Баярлалаа. Тэгээд яг энэ цаг үечид бас манай Эрдэнэ хэлэг байх ингээд бид хэдийг айгүй их ингээд ажиж харж байна л да. Яхаа аргагүй л өстой нөгөө Монголын спорт хутга шийдэлтийн өнгөж бүх юм дэм хянуур хандаж хүлээж авч байгаа байхгүй. Тэгээд Эрдэнэ хэлэг ах гэхдээ өөр мэрэгжлийн хүн баха. Та эсвэл өөр яг ийм хууль хүчний байгууллагын Үгүй. Та ямар мэрэгчлээ? Би цахилгааны инженер мэрэгчлээ. Оросын холбооны улсад төгссөн. Северловск хотод. Тэгээд энэ хүн бас Оросд төгссөн гэж түрүү ярих шиг болсон. Тэр төгссөн гэсэн үү? Тий. За тийм Орос школтой улсууд байна. Тэгээ би бас нэг зүйлийг одоо юм байна л да. Энэ урд харагдаж байгаа энэ зүйл ингээл хүн болгол па пэ ай гэл ингээл айдаг. Энэ ер нь хүүтэн зэвсэгт орох уу? Ингээ бид нар хахаар хүүтэн зэвсэг гиндэ тий? Энэ хутга олон улсад өөрөө хүүтэн зэвсэгт ордгоо. Яагаад? Энэ спорт нь Монголд өөрөө дөнгөж орж ирсэн учраас хүүтэн зэвсэг бус гэдэг английн асуудал бол одоодондоо яригдаагүй яваа. Тэгвэл бид энэ хутга чинь өөрөө юу? Эргүү хутга байгаа. Үзүүр нь бол одоо энэ үзүүр нэг шовх юм биш. Цоо шин учраас шовх байна. Тэгээ 2-3 шидэлтэнд ороод үзүүр нь өөрөө мохоо болчихно. За ер нь хүүтэн зэвсэг гэдэг чинь ер нь юу гэсэн үг юм бэ? Хүүтэн зэвсэг, хотог хүүтэн зэвсэг гэж үзэх юм бол айл болгоны галтгоонд давал 10 төрлийн хутга байгаа да. Энэ бол эргүү хутга байгаа. Айлын айл болгонд одоо хамгаас хурц эрттэй хутгнууд байгаа шүү дээ. Тэгэхээр зэрэг бид бол энэ спортыг хөгжүүлэхийн тулд төрийн болон хүчний байгууллагуудын удирдах газруудтай холбогдож ярилцсан байгаа. За цагдаагийн ерөнхий газар, тагнуулын ерөнхий газар ч гэдэг юм уу тийм ээ. Манай сургалтын төрөлд тэдний бие бүрэлдэхүүнээс хамрагдсан байгаа. Тэд бүхэнд бас тодорхой хэмжээгээр бид танилцуулсан байгаа. За энэ хотгийг альва зэмсэг хизээ хүүтэн зэвсэг вэ гэхлээр зэрэг миний ойлгож байгаагаар хүний нийгмийн эсрэг хэрэгэлсэн үед хүүтэн зэвсэг болох байх. За манай энэ хотг маань өөрөө серийн дугаартай байгаа. Дээрээ онцлогоос нь хэлэх юм бол манай сургалтанд хамрагдсан тамирчин хутаг эзэмшин. Тэр эзэмшиж байгаа хутгийн серийн дугаараар өөрийнх нь нэр дээр бүртгэгдээд манай дата санд орж ирнэ. Тэгэхээр зэрэг одоо энэ хутгийг эзэмшиж байгаа тамирчин маань хутгийг одоо авч явахдаа битүү савнд хувинд авч явах ёстой. Гэр орондоо хадгадахдаа мөн тэр битүү хувь савндаа хадгална. Энэ хутгийг дагалдаад албан ёсны сертификат бичиг баримтууд олгогддог байгаа. Гадагшаа хэлээр давсан ч асуудалгүй байх нь шүү дээ. Тэр чинь албан ёсны сертификаттай гадагшаа хэлээр одоо авч гарлаа гэхэд ямар ч асуудалгүй энэ бол олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн байгаа. Монголд нэвтэрж орж ирээд дөнгөж 8 сартаа болж энэ бас биелээ олж нийгэмшиж чадаагүй байгаа хутга байгаа. Тийм бай. Тэгээ одоо би Эрдэнэ хас ингэмээр байна л да. Одоо жишээлбэл яг бидний нэвтрүүлгийг бага насны хүмүүс ч бас үзэж байгаа юм. Магадгүй нөгөө гэртээ бид нар чинь жоохон байхад те даарц марц юу л боломжтой юм болгон ингээд шидээлтэй эсвэл шувуу онж ингээд чавтаж махдаг. Бүгд л ер нь гарын дүүтэй хүмүүс байгаа шүү дээ. Энэ сууж байгаа бүх хүмүүс. Тэр шиг одоо яг энэ сургалтанд магадгүй тамирчин болохгүй зүгээр сонирхоод ч гэдэг юм уу. Өсвөр насны хүмүүс хэрвээ суувал суралцвал гарах эрсдэл гэдэг зүйл бас байж магадгүй. Манайхан чи их цөсхөөрөн хүмүүс шүү дээ. Жохон дургуугүй өрчлөгөө чаддаг юм гайхуулж байгаа л
тустасгийн гिचхүй гэдэг бас хэвчлээ л да. Тэгэхээр зэрэг альва спорт спортоор хичээлж байгаа хүн бол тамирчны ёс зүй, этик гэдэг зүйлийг цаанаас нугаас нь зааж өгнө. За өөрийн эзэмшсэн спортынхон ялангуяа ийм зэмсэг хэрэгжилж байгаа, хэрэгсэлж байгаа спортынхон давуу талыг бусдад хэрэглэхгүй. Нийгэмд одоо гудамжинд үүнийг бусдын эсрэг ашиглахгүй гэсэн ёс зүйн суртахуун тархимдан суулгаж өгдөг юм аа. Тэгэхээр зэрэг ямар ч тамирчин өөрийнхөө давуу талыг нийгэмд бусдын эсрэг хэрэглэх ёс зүйн тийм хүмүүжил олгогдсон байдаг. За хүүхдийн хувьд гэж яригдж байна. Манай энэ спортоор 8 наснаас үндсэндээ 110 ч хамаагүй хүртэл насны хүн шидэх боломжтой. За бага насны хүүхэд яагаад шидэж байгаа юм бэ гэхлээр зэрэг энэ маань өөрөө бас хүн ингээ хөндлөнгөөс харахад альва спорт тоглож байгаа юм шиг надж байгаа юм шиг харагддаг боловч спортоор дамжаад хүүхэд өөрөө маш том хүмүүжлийг олж авдаг. Нэг бид бүгд л мэднэ. За манай энэ спортын нэг онцлог нь болохоор зэрэг бага насны сургуулийн насны хүүхдэд маш том өөртөө итгэлийг өгдөг байгаа юм. За бид нар одоо хүүхдүүдээ сургах гал юу гэдгийг аав ээж нь одоо даалгавраа хий, багш нь одоо даалгавраа хийсэн үү, аль дэвтэр чинь хааваа нэтэргээд хөндлөнгийн нөлөөллөөр өөрийнх нь бие даах нөхцөлийг үүсгэж өгдөггүй тал байдаг юм. Тэгэхээр энэ хутгаар хичээллээд одоо түрүүн манай тамирчид байнц шидсэн. Тэгээд байнц шидээд эхний үед мэдээж хүүхд онохгүй. Онохгүй болохоор хүүхдийн дотоод сэтгэл нь хор шар нь хөдлөнө. Заавал онох ирмэжил төрнө. Тэгж яагаад онцхно. Онохлоор зэрэг тэр хүүхдэд дотроос нь өөрийнх нь дотоод сэтгэлийнх нь хүч гарч ирнэ, энерги гарч ирнэ. Өөртөө итгэлтэй болно, би чаддаггүй юм байна гэдэг. Энэ дагуу энэ спортоор хичээлсэн хүүхэд одоо хичээлдээ өөрөө бие дагаад гэрийн даалгавраа хийн, өөрөө бие дагаад лавшруулан судална. Аав ээж тэр хөндлөнгийн хүний одоо юу гэдгийг шахалт шаардлага огт хэрэггүй болно. Өөрөө зорилгоо тодорхойлж ирнэ. Энэ бол нийгэмд үзүүлэх. За тэгээд ерөнхий боловсролын сургууль бага насны хүүхэд түүний цаашдын ирээдүйн амьдралд өөртөө итгэл дотроосоо ундарна гэсэн. Хүсэл эрмэлзэл зорилгоо өөрөө дотроосоо гаргаж ирнэ. Тэрнээс иш гадны нөлөөгөөр би багш болох ёстой, би зураач болох ёстой гэдэг юм уу тэхгүйгээр өөрийгөө яг олцсон энийг бид нар болж өгвөл хүүхдийг балчир наснд нь бага наснд нь сургуулийн анхны шатанд нь суулгаад өгчих юм бол энэ сургууль хүмүүжүүлэх чиглэлийн маш өндөр ажил бүгдэлтэй. Би зөвхөн спорт яриаггүй бас сургууль хүмүүжүүлэх асуудал гэж байна. Одоо Монгол орн оршин тогтноход нийгэмд зөв хүмүүжилттэй, зөв суур хүмүүжилттэй өөрийгөө олжчихсон тийм залуучууд гарч ирээсэ гэсэн хүсэл эрмэлзэлтэй байдаг учраас үүний үндсэн дээрээс үндсэндээ энэ спортыг барьж авсан хүн байгаа. Эндээ бодохоор одоо дайн байлдаан бас л нэг сайн муутай янз бүрийн юм сонсогдоод байна. Тэр үед одоо жишээлбэл эрчүүд маань л ингээл цээжээрээ хамгаална гэдэг биш. Эмэгтэйчүүд ч гэсэн яг жишээлбэл энэ спортоор бас яг тийм ээ хичээллээд энийг бас өөрсдийнхөө амьдралд ингээд ер нь нэг юм цаанаа ингээд байлгаж ивэл бас зүгээр юм уу гэж бас гарлаа сая. Тэгээ энэ спорт ер нь альва спортод одоо Монгол хүн бол ерөөсөө бүх спортод бие организм байглаасаа унган өгөгдлөөрөө зогцсон байдгийн дасан чадвар хөндөртөө байдгийн. За Монгол эрэгтэй хүн гэлтгүүгээр эмэгтэйчүүд хүүхэд бүр турхаан 10 настай эмэгтэй 5 метрийн зайнаас хүүхэд байга ондгийн шүү дээ. Тэгэхээр энэ байгалаас бидэнд одоо өгөгдсөн өгөгдөл юм байгаа нэг хөхт хамаг гэдэг шиг. Тийм байна. Энэ чадвар бол Монгол хүн болгонд байдаг, хүн болгон шижих чадвартай. За түрүү манай эмэгтэй маань хэллээ дайн байлдаантай холбогдолтой гэдэг. Ер нь бол хүн одоо энэ цөвөн цагт одоо ямар ч байсан өөрийгөө хамгаалах ёстой баг тийм үү? Одоо эсрэг талын хүн ороод ирэх юм бол зөвөр нэг жишээ хэлье л да би бас нэг муу жишээ байж магадгүй гэхдээ ярьчих юм. Одоо ингээд нэг Орос ч Украин ч мөргөлдөөн болоод тэнцээ ч нэг балагсан дотор тулалдаан болоод байгаа шүү дээ. Тэгээд нэг Орос цэрэг балагсан дотор зүгтэж явж байгаад унчихсан юм байна лээ. Унахдаа тэгээд зэр зэвсгээ хайчихсан, алдчихсан.
Тэгээ булан тойроод өрсөлдөгч нь гараад ирсэн юм билээ. Тэгэнгүүт нөгөө цэрэг маань унсан газараасаа босохтой гартаа чулуу атгаад аваад шийдсэн баг юм. Тэр тохиолдолд нөгөө өрсөлдөгчийн толгоонд онсон. Тэр мөчөд өрсөлдөгч нь 1 секунд 2 секунд бас сааталд орж байгаа. Паникнд орж нэг хэсэг юу илээ гэд нэрээ тий. Тэр хугацаанд нь амжаад нөгөө орос цэрэг зүгтаагаад гарцсан баг. Тэгээд яагаад энэ нөхөр ингээд дараачаар нь суруулаад ирсэн чинь нөгөө орос цэрэг маань манай энэ спортын хотох шидэл дээр хичээлдэг залуу байсан байж таарсан. Тэгэхээр зэрэг энэ спортоор хичээлсэн ямар ч тохиолдолд зайны мэдрэмж, харааны мэдрэмж, байны мэдрэмжийг эзэмшиж чадна гэсэн үг. Яг энэ цаг мөчид би бас нөгөө уянгаагч их гэрлэгч хоёроос асуумаар байхгүй. Урт наслахыг хүн болгон хүсдэг ч тий. За би нэг одоо 60 хүрсэн. За нэг 70 хүрчээ. За 70-аас нэг ачцэгийнхаа нэг хормыг харж 80, 100 гэдэг ингээл их шундаг юм байл да. Тэр шиг мөнхийн амьдрал гэж хэрэг хүнд байдаг бол та нар яг яах вэ? Мөнх хэрэг хүн амьдрдаг бол эсвэл үнэхээр 100 наслуул яах вэ? Та тэр бодлоор юу бодож үзсэн үү? Бодод хүн бол яг уу тийм бодно. Шуналтай байж л байгаа да. Шуналтай хүн чинь тэгэл ахиулал одоо тэгтгиймс одоо ингэтгиймс ингээл ахиулдаг штэ. Тэгэхээр одоо би бүжиглэн л гэж боддог. 100 хүрсэн ч сайхан бүжиглэн гэсэн зүгээр л ингээл те. Үгүй нэг яг зүгээр бүжгийн хөдөлгөөн хийгээл явж штэ те. Тийм штэ те. Их хэлэгч гэж үү. Миний багш Монгол улсын ардын жүжигчин Донжаагийн Нанжид гэж Хөвсгөл аймгийн Цагаан Үүр сумын одоо тэнд төрж өсөж 15 6 наснда Улаанбаатар хотод бүжгийн урлагт одоо өөрийнхөө авиасыг олон сайхан багш нарынхаа удаач буйнаар нээж Монголын бүжгийн урлагийн судалгаа шинжилгээ, уран бүтээл бүхий л зүйлд өөрийнхөө одоо яг Нанжидын дэг гэдгийг одоо тодорхойлж чадсан сайхан хүн байдаг. Багш маань маш их өндөр насалж тэр одоо настай байхдаа ч гэсэн биднэрт тэр гоё одоо хөдөлгөөнийг үзүүлж чаддаг. Тийм их сайхан тэнхээ тийм сайхан багш манд байсан. Бүжгийн урлаг гэдгийг хүний эрүүл мэнд сайхан баяр жаргалыг ацардаг ийм сайхан урлаг. Бүжгийн урлаг бол занзаа баясч явдаг. Уурлахгүй. Занзаа ингэж занзаа баяр, занзаа бүжиг, занзаа ингэж явдаг. Ийм сайхан урлаг. Нанжид багшийнхаа олон шавнар ингээд уламжилж байгаа тэр одоо явц болгонд яг тэр багшийнхаа яг язгуур хэлбэрийг өөр өөрсдийнхөө тэр өрмөц онцлогийг хадгалсан тэр дэгүүдийг бас цааш нь үргэлжлүүлж явж байгаа. Гайхалтай багшигаа бас энэ дэшүүн заавар дурсмаар санагдаж байна. Тэгээ хэрвээ та бүхэн маань хүсвэл бүжгийн нэг одоо багахан хэсгээс хэдүүлээ туршиж үзье. Өөрөөр хэлбэл манай монголчууд хамгийн түрүүнд одоо өвдөг нуруу их одоо өвчнөтэй болох гээд их бас бэрхшээлүүд тулгардаг. За энэ мэдээж цаг одоо уурын өрмөц давтагдшгүй одоо эрсдэс уур амьсгалыг Монгол улс маань манай ард түмэн үеийн үед туулж ирэхдээ энэ ахуй амьдрал дээр байдаг бүх зүйлсийг өв одоо болгож соёл урлаг тэр дундаа бие биелгийн дотор шингээсэн байдгийг багахан жишээ хэдүүлээ хийж үзэх үү. За тэгээ. За бүгдээр сандлаасаа төр босох уу. За бүгд босоо юм уу? Бүгд заавал босноо. Телевиз үзэж байгаа үзэгч гэсэн буудангаасаа босоорой гэхгүй. За бүгд ингэж. За хэдүүлээ энэ сайхан талбайдаа гараад. Оо тэгэж шүү дээ одоо хэдүүлээ. За хөлтөө юм сайхан мөрний хэмжээний заа авч зогсоо. За ингээд гоё ингээд зогсож байна. За энэ өөрөө яаж байгаа гэхээр монголчууд газрыг одоо ихтлхийгэн ижимэн гэж хөх тэнгэрийн эцгэн гэж сайхан бэлэгддэг. Энэ сайхан уламжлалыг хадгалж газартаа маш их сайхан оршоож зогсдог. За тэгээд одоо бидний хийх гэж байгаа энэ одоо зүйл бол баяд угсаатны хамгийн одоо сайхан одоо онцгой биелэг буюу хормойг огт хөдлөхгүйгээр биелдэг ийм сайхан зүйлийг туршиж үзэх гэж байна. За нурууг огт урагш нь хойш нь болгохгүйгээр яг ихц доошоогоо сандал дээр сууж байгаа мэт ингэ суунаа. Фитнес өвдөг. Өө юу шиг суугана. За өсгөдөг гутлан дээр бол жоохон эвгүй байж магадгүй. Гэхдээ маш сайн сууж байна. За энэн дээр цээжин биеийн маш олон янзын хөдөлгөөнийг маш гоё суларч хийдэг. Түрүү миний хэлсэн нөгөө цээжин бие гэдээ яриад байсан тийм ээ. За энэ дээр хавиргыг маш сайхан хоёр тийш нь өргөөд хоёр тийш нь сайхан хөдлөж өгдөг. Энэ дээр мөр, хавирга, даал. За тэгээ хоёр гарын энэ гоё сэлэлтүүд ингээ бүгд одоо маш их сайхан нэгсэндээ гадаг хөлийг гадар булчин их сайн хөгжүүлдэг.
Дээрээс нөгөө энэ хавраг яг үнэ. Ингээрээс нь заахгүй дараа хүнд байна. За энэ шоуд хамгийн ихнээсээ яана. одоо хамгийн энгийн хэлбэр дээр би одоо та бүхэндээ ойлгуулах гээд тэгээ энэ шуудлыг бас хаан суудлыг гэж бас нэрлэдэг. Тэгэхээр яг нь суухдаа нурууны голоос авахуулаад энэ хөндийн төвийг яг хоёр хөлийн дунд зөв байрлуулад ингэж сайхан суухдаа төрөний хэлсэн бясалгалын мөн би яг энийг яагаад хийх ёстой вэ гэдэг утга учирыг маш сайн ойлгож хийдэг. Энэ дотор нөгөө бидний уламжлалт зан үйлтэй холбоотой, домог бэлэгдэл зүйтэй холбоотой бүх зүйл оршиж идэг. Тэгээ тэр тусмаа үндэсний хувцсан дээр бол бүр их гой зөгцдөг. Европ одоо хувцс бол бас жоохон тий арай биш. Бид нар яалчгүй л дасгал хийдгүү нэлтэй байна. Ингээ басаар шүрмэс татаад чимээрээ би. Тий тэгэхээр багш маань бол одоо яг энийг Монгол одоо ахуй амьдрал дээр нь түшгэлсэн маш сайхан нэр томьёотой болгоод дээд боловсролын бүжгийн сургалтанд энэ бүх зүйлийг шингээж өгсөн. Яг энэ сургалтаар одоо нэгсэндээ манай сургууль хичээлдэг гэж ойлгож байна. Мөн одоо манай сангийн бас нэг гол зорилго бол нөгөө өвлөн уламжлагч нараас тэр их гоё өрнөц онцлогтой биегүүдийнх нь ялгааг нь яг зөв ямар намбар хийх ёстой бүх тэр зүйлийг бас хойч үедээ зөв сайхан уламжлуулах бас юм зорилго бас оршиж байгаа болохоор талтай гэж баярлалаа. Тэгээ одоо ингээ буудан дээрээ зүгээр сууж ахаар те бөөнөр сайхан Чингис суулт гэж байна шүү дээ. Одоо энэ суулт ингээ сайхан за нэг алиг байж энэ ихтийхүү ингээд яг бид нар өсгөтэй гуталтай болохоор жоохон болохгүй байна те багшаа. Тий. Тэгээ дээрс нь өлний хэсгийг ингэж огт хийдэггүй. Энэ бол өөр бас их учиртай. Тий. Хэрвээ ингээд одоо хийчих юм бол бидний нөгөө сонгодог бүжгийн дотор булчин ажиллана. Дотор шүрмэс бүр тэр чигтээ маш сайн ажилладаг. Гэтэл энэ бол яг жинхэнэ Монгол одоо үндэсний бүжгийн хамгийн гоё суудал. Тэгээ бүр нэлийн суудал. Тэгээ энэ дээр одоо ерөөсөө бүх гоё хөдөлгөөнүүд оршдог. Тэгээ дээрээсээ тэнгэр газрын энэ гоё холбоог биеийн хэдэмжээр гоё илэрхийлж байгаа ийм агуу бэлэгдлийг Монгол бүжиг маань хөдөлгөөн болгондоо шингээсэн байдаг. Жишээлбэл бол цагаан сараар амар сайн байна уу гэдэг ингээд зодгодог энэ гарыг бол манай Нанжид багш Мэндийн гар гэж нэрлсэн. Тийм биш тий. Хоёр гар ингэж гоё дэлгэж байгааг энэ баярын гар. Хүн ерөөсөө баярлахаар хамгийн түрүүнд тийш дээр ингээд гэлж байгаа ийм биеийн хэлэмжээр илэрхийлдэг. Гэтэл дээшээ тэнгэр рүү цорож байгаа энэ хөдөлгөөнийг болохоор дандаа дээдлэх гар гэж ингэж нэрлсэн ийм гоё бас нэрүүдтэй. Ямар гоё те нэрээ. Тийм биш. За маш их баярлалаа. Хэсэг хугацаанд ч гэсэн ер нь өдөр болго ингээд давтамжтайгаар энийг зөв хийгээд тах юм бол тий бид их гоё зөвч нэгдүгээр цуудаг болох нь маш гоё юм хэсэгтэй болох нь шүү дээ тийм ээ. Өвдөгний өвчин байхгүй бол нуруу огт одоо өвдөхөө болно. Маш их ач холбогдолтой. Ямар гоё. Суудсан юм шиг цээжнээс бус доошо хөдлөхгүй байна тийм ингээ хадцсан юм шиг. Яг зөв. Энэ баядуудын маш гоё домогтой холбоотой. Хормоогоо одоо огт хөдлөхгүй биелж тэр байтгаа энэ хоёр өвдгөн дээр эрэгтэй биечд бол бүр ингэж сайхан аяга цэгээтэй айрагтай аягыг тавиад тэгээд тэр огт цагнаахгүй биелж чадвал эмээл хазаартай морь хүртэл бэлгэнд авдаг байсан ийм сайхан уламжлал манад байна. Ямар гоё маш их баярлалаа. Тэгээ манай одоо нэвтрүүлгийн багийнхан дээр хойно маань хийж үзэл баг шиг байна. Тэгээ яг энэ цаг үед би бас Очир хотынхаа гоё уран бүтээлийг яг одоо телевиз үзэгчд маань зориулаад бас гоё уран бичиж гарч одоо бидний тайзан дээр гарч цаг уран бүтээлээс хүргээчээ гэж таныг хайснаа урья. Нэвтрүүлгийн ивент тэтгэгч дурсамж бүтээх тансаг амт Сан Мигуэл. Зуны үдшийн дотн яриаг санагдуулам тансаг амт. Байгалийн сайхан дамран суухад сэтгэл сэргээх зөөлөн амт. Урт өдрийн дараа альжаалаа тайлан суухад төгс тохирох цэв хүйтэн сэнгэнсэн амт. Энэ бүх мэдрэмжийг дэлхийд дахинаа түгээсэн эгэлгүй нэгэн шар айраг. Сан Мигуэл. Нэвтрүүлгийн ивент тэтгэгч дурсамж бүтээх тансаг амт Сан Мигуэл. Нэвтрүүлгийн ивент тэтгэгч дурсамж бүтээх тансаг амт Сан Мигуэл.
Ямар гоё юм бэ? Өнөөдөр яг энэ нэвтрүүлэгт инхтэл багштайгаа хамт орно гэж юусоо бодсонгүй. Тэгээд тэгсэн гинт одоо шинэ сан нээсэн юм тэрийг нь сая л мэдлээ. Тэгээд яг одоо таарсан шавтайгаа тэгээд Монгол бүжгийн өв сан гэд одоо уран бичиж очир хотоос дорсоо гэд танаас санд баярлалаа. Ямар гоё юм бэ? Маш гоё бөөнөр хойж авлаа. Оо, маш баярлалаа багштай гэдэг дараа нь. Одоо их гэрд багш маань багш нь 19 настай багш маань зориулж танаас санд юм гоё бэлэг өгсөнд маш баярлалаа багш. Гоё юм аа. Яг зөв. Тэгээд би тийм гоё босоо бичгээ бас өвлүүлж ингэж авч үлдэх нь их чухал юм уу гэж бас харж байгаа байхгүй. Манай эдийн хувьд ер нь монгол бичгээрээ хэрхэн хайж бичиж, уншиж ер нь хэр чадах уу? Бүр аавсгээ монгол бичгээр заалгаж байсан. Одоо бол ерөнхийдөө баг хэрэглээндээ монгол бичиг хэрэглэсэн ч чадхаар байгаа. Гэхдээ яг нь ер нь бол хэрэглэхгүй бол мартдаг. Тэгээ эргээд нөгөө одоо төрийн одоо бичиг баримтууд монгол бичгээр гарч аваад бас их баяртай байгаа. Тэгээ буцаад одоо монгол бичгийн хэрэглээ их өргөн болоосай гэж бодож байгаа. Тэгээ ер нь бол бас одоо ерөнхий боловсролын сургуулиудаар одоо яг үндэсний бичгийг буцаад ингээд дэлгэрүүлэх үйл ажиллагаанууд их явдаг болсон байлээ. Тэгээд их баяртай байгаа. Тэгээ сая манай Очир хот өөрөө яг үндэсний бичиг одоо сайхан бичээж одоо уран бичээчийн одоо тэмцээнд нь өөрөө шүүгчээр нь ажиллаж байгаа гэхээр бас бахархмаар байгаа. Тэн дээр хүүхдүүд хэрхэн яаж ирнэ өрсөлдөж? Одоо яг уран бичлэгээр бол хичээлж байгаа хүүхдүүд яг улсын тэмцээнд ирээд аймагудаас орнотгуудаас ирж байгаа хүүхдүүдтэй одоо хүчээ сорж өрсөлддөг. За тэгээд хэн тэнцэнээс сайн байна одоо дараагийн шүүгч маань хэн болох вэ? Энэ хүүхд маань ер нь хэр маягтай явж байгаа юм бэ? Тэр болгоныг одоо манай хинтийн Батхүүн найруулагч хүүхдийн төв намын сангийн захирал Хүрлөтөр гэдэг ихчдэг ингээ хамтраад бид нар тэмцээн явуулж байгаа. Тэгээд тэр одоо ерөнхийдөө уран бичлэгээр тэмцээн явагдаж байгаа нь маш олон сонирхогчдыг бэлдэж байгаа. Тэгээд сонирхогчдод уран бичлэгээр хичээлж байгаа хүүхдүүд байна гэдэг чинь монгол бичгээ давхар сайн суралцж байгаа. За монгол бичиг хэрэглээний төвшөнд бол янз бүр байгаа. Монгол бичгээ сурсан хүн болгон монгол хэлээ илүү сайн сурдаг. Монголчууд чинь монголоор илүү сайн нэг зөв ярьж чадхаа байчаад шүү дээ хүүхдүүд. Тал үг нэ англи те. Тийм шүү дээ. Би өнөөдөр амар юм аа нэг л. Иймэрхүү маягтай болчиход байна. Яг монгол хэл бичиг гэдэг энэ хоёр зүйл чинь хоорондоо салгаж болохгүй зүйлс. Тэгэл одоо маш олон төрөлтэй юм чинь энгийн үзгийн хичээнгүү бичгийн тэг байна. За матум бар тэгэл холсон үзэг угалзын ихмэл дөрвөлжин ихмэл татлага. За тэгэл уран бичиг гэл юм чинь тусдаа маш олон тэгүүдтэй. Тэгэд энэ болгоныг одоо төрөл төрлөөр нь мундаг одоо гаргадаг мастрын багш нар маань зөндөө байна. Тийм төрөл дээр. Тэгээд би бол одоо зүгээр яг залуучууд дундаасаа хамт одоо яг миний төвчний бас мундаг найзууд маань бол зөндөө байгаа. Энэ дундаасаа ингээд хамт суралцаад явж байгаа, суралцж байгаа бас үлдсэн хүмүүстэй зааж байгаа, түгээн дэлгэрүүлж байгаа гэдэг ажлаар ингээ явагдаж байгаа. Бас маш гоё бахархмаар л 19 настай залуучуудын хувьд бол магадгүй монгол бичиг босоо бичгийг төдийлнэх ингээл заа гэл ингээл хайж байгаа хүмүүс байхад энэ бүхнийг ингээ өөрийн биеэрээ гоё өвлүүлээд үлгэрэн дуурайлал болгоод явж байгаа гэдэг бол бахархмаар байна. Тэгэд Эрдэнэ хэллэг ах бол Оросоо сурсан гэсэн та монгол одоо босоо бичгээр хэр сайн уншиж бичиж чадах вэ? Бичин уншин одоо эн чин болохгүй шүү дээ бид нар чинь. Гадаад дотоод орнд их явна, улс орны илэрхийлэх ёстой. Би дээр нэг асуух сонин асуулт байна. Одоо аливаа улсын аливаа хэлний ярианы хэл төрүүлж өгжөөд бичгийн хэл нь хоцорж явдаг тий. Манай Монгол босоо бичгийн энэ ялгаа бусад хэлтэй харьцуулахад хэр мэдрэгддэг юм болов? Яг нь Монгол бичгийн хувьд бол бид нар өөрсдөө эзэн нь. Монголчуудын дийлэнх нэг ойлголт байгаа гэдэг бид нар өвөр монголчуудаас муу бичдэг гэлтэй гэж байгаа. Үгүй бид нар уг нь эзэн учраас сайн илүү сайн бичих ёстой. Тэгэд одоо энэ худан монгол бичиг гэдэг чинь биднээсийн үе дээр сонгодог монгол бичиг гэдээ ороод ирж байгаа. Ороод ирсэн одоо биднээсээ хэрэгжилж байгаа монгол бичиг сонгодог монгол бичиг гэж нэрлэж байгаа. Яг хоо нөгөө орос бичиг орж ирээл ингээл нэг хэсэг тасалдснаас буцаал тийм кирилл маань орж ирээл тасалдснаас хойш одоо ингээ буцаад сэргэж байгаа болохоор бичгийн хэлбэр маань жоохон ярианаас хожуу байгаа. Яг нөгөө биднээсийн унган бичгийн хэлбэр бол. Тэгээ миний хувьд бол яг тэгэж л бодогдож байгаа. За тэгээд нэвтрүүлэг маань бас өндөрлөх гэж байна. Бидний яриа бол ингээ өргөн дэлгэр сайхан явахаар байна. Тэгээд би гартаа дахиад нөгөө гайхалтай спортын утгыг барьсан байна. Яагаад гэвэл тун удахгүй манай Монгол улсад яг энэ спорт дөнгөж хөгжөөд 8 сар болж байгаа. Гэхэд дэлхийн аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулахаар ханцуу шамлан орж байгаа Эрдэнэ хэллэг ах манаас энэ баг хамт олонтойгоо одоо нэгдээд маш их ажилтай байгаад байгаа. Яг хэдээс хэдний хооронд дэлхийн аварга шалгаруулах тэмцээн болох гэж байна вэ гэж. Дэлхийн аваргын мэдээлэлээс нэг мэдээлэл өгөхөд
Одоо 2 хоногийн дараа бид бүхэн олон улсын тулааны урлагийн 2 дугаар их наадамд оролцохоор 6 өсвөр насны хүүхдийн баг бие бүрэлдэхүүнийг Оросын холбооны улс руу илгээж байгаа. За бидний гаргасан богино хугацаанд гаргасан энэ амжилтыг маань олон улсын спортын хутга шидэлтийн холбоо үнэлээд энэ жил Монгол улсад спортын хутга шидэлтийн дэлхийн аврах шалруулах тэмцээнийг явуулъя гэсэн шийдвэр гаргасан. Бид үүнийг нь хүлээж авсан байгаа. Энэ оны 11 сарын 6-наас 12-ны хооронд Монгол улсад спортын хутга шидэлтийн дэлхийн аврах шалруулах тэмцээн болно. Уг тэмцээнд 30 гаруй орны 200 орчим тамирчид ирэх бах. Монголын талаас 100 тамирчин оролцсон. Оо ямар гоё. За энэ тэмцээн ямар нэгэн үн төлбөргүй явагдана. Иргэд бүгд ирж чөлөөтэй үзэх боломжтой. Та бүхнийг энэ спортыг дэмжиж хүргэж сонирхоорой гэж урьж байна. Маш их баярлалаа. Тэгээд Монголдоо бол дөнгөж 8 сар дэлхийд боожод хүртэл удааг байгаа энэ спортыг ингээ ханцуу шаналаад өөрийнхөө зоригоор хичээл зүтгэлээр ингэж нутгшуулж байгаа Эрдэнэлэг ахтаа болоо таны хамт олонд маш их баярлалаа. Тэгээд тун удахгүй болгож байгаа дэлхийн аврагт манай монголчууд бол угаасаа мундаг байх болно. Тэгээд одоогоос яг энэ мөчид бас сайхан уран бүтээлээ өргөөд нэвтрүүлгээ жаргаар тамирчид маань бас амжилт хүсээсэй гэж хүсэж байна. Тэгээд нэвтрүүлгээ энэ хүргээ жаргая. Тэгээд нэвтрүүлгээ маань хамтран ажиллах 100 жил Сан Мигель Калпис Графтко одоо байлаа. Эрхэм зочдоо баярлалаа. Харамлаж байна зүрх минь тэр залууг. Only you, only you, only you. Харамсахгүй байхыг хүсэж байна уу? Look at me, look at me, look at me. Гүрсэн дурсан ч бүхнээ мартаж байна чамайг.